One Piece дээр гардаг хүмүүс сонин жимс идээд тэрнээсээ хүч авдаг тийм үү? Өнөөдрийн дугаар болохоор хэдүүлээ ингээд жинхэнэ амьдрал дээр ямар ч тийм жимс идээгүй зүгээр л төрөлхийн тийм баг супер хүчтэй төрцөн юм шиг юм сонин юм ур чадвартай хүмүүсийн талаар авч ирэлцүүлнэ. Гомоно Писта гэж зөгтөн штэ. Өнөөдрийн спонсор мэдээч Mogo. Эхний хүн болохоор Raj Mohan Nara. Биш Nара гişүү биш үү? Raj Mohan Nair гэдэг нэртэй ийм энэтхэг залуу байна. За бид нар иймэрхүү хүмүүсийн талаар ярихдаа ер нь ингээд хамгийн сонин хачирхалтай, биений онцлогтой, сонин хүчтэй, супер павертай хүмүүсийн нэг дандаа заавал энэтхэг оролцоотой байдаг. Энэ залуу болохоор энгийн хүнээс 10 дахин электро хүчин чадлыг төсвөрлөх чадaltaй. Өөрөөсөө эрчим хүч ялгаруулдаг ийм супер хүчтэй хүн байна. Одоо амьд трансмиттер гэдэг хэсэг энэ хүнээр дамжуулаад тог гардаг гэдээ бодсоо. Одоо энгийн хүн байсан бол өдөөд тогнд тохиулаад үхсэн байгаа. Тэгсэн чинь энэ гай тогнд хүрээд нөгөө юмнаас ингээд барихад гэрэл шууд ингэж ясдаг, биеэр нь тог дамждаг. Ямар ч асуудал хүрч хөлөөт ингэж дамждаг юм хүн байгаад байгаа юм зав. Тэгээ би яг одоо энийг туршиж үзэх гэж байна. За хараа наадахад тогны залгаад надад бариул та. Тэгээ би супер хүчтэй гэж магадгүй би чинь төмөө юм чи Люфи юм чинь зүгээр ах хэвээр гэж бодоод хүрэж үзье. One Piece гэдэг анимегийн ертөнцид өөрийгөө одоо ингэж хийж чаддаг, нөхөн төлөвлөж чаддаг ийм хүчтэй баатарууд маш олон байдаг тийм үү. За мэдээч жинхэнэ амьдрал дээр тийм хүн байна гэж бол нэлээхэн ховор Wolverine биш л бол. Дараачийн залуу болохлээрээ амь насаа эрсдэлд оруулан байж маш аюултай зүйлийг хийдэг. Тэр нь юу вэ гэхээр бүр ийм эртээ сэлмийг залхигдаг заяо. Залхихаас гадна залгингуудаа тэр ингэж залхисан сэлмээрээ гинж зүүж агаад машин татдаг гэж бодсон. Иймэрхүү экстрим төрлийн спортыг хийдэг хүмүүс сүүлийн 150 жилд нийтдээ 1000 гаруй хохирогчтой үхсэн хүмүүс байдаг юм заяо. Энэ залуу энэ перформансыг хийгээд бүтэн 35 жил болж байгаа ч ганц ч удаа ерөөсө тэрнээс гимтэж байгаагүй. Юу гэсэн юм бэ? Хүн ингэж хуруугаа ингэж жоохон хоолорго оруулангууд шууд бөөлжөө санагддаг шүү дээ. Тэгмүүд энэ хүн бүхэл бүтэн сэлэм ингэ хийгээд яахчгүй нэгэ боддоо. Гэвч тэр сэлмээрээ бүхэл бүтэн машин татж байна. Энийг супер хүч гэхгүй бол юу гэх юм бэ тийм үстэй. Ер нь Люфигийн чадaltaй нэг төстэй хүнийг олсон шүү guys. Ямар залуу вэ гэхээр ерөөсө яаж зохиулж исэн өвдөлт мэдэрдэггүй guys заяа. Энэ залуу тэр доошоогоо алхаар зохиулж исэн ч гэсэн юу ч мэдэрдэггүй гэдэг чинь. Яаж ч мэдрэлгүй үлээ гэхэд тэрний өвдөлтийг мэдэрдэг шүү дээ. Юусэн тийм үстэй. Люфи шиг зүгээр тийм ирзэнэл биш бол. Эсвэл яг үндэ тэр доор юмгүн болов. Яг үндэ юм байхгүй л ч гэсэн өвдөн үстэй. Дараачийн хүн болохоор One Piece-ийн дүртэй адилхан харагдахыг хүссэн болохоор хамаг биеэ өөрчилсөн нэг тийм хүн байна заяо. Зөв зүгээр чих хамартай, амтай, нүртэй ингэж байж исэн юм хүн хамаг биеэ өөрчлөхөөр шийдсэн байна заяо. Ингээд биенийхээ бүх хэсэг чивээс хийсэн. Өөрийнхөө хамрыг тасдуулсан заяо. Өөрийнхөө чихийг хүртэл тасдуулсан. Ихэнх шүдэ албаар ахуулсан заяо. Шүд ахуулах чигтэй амар аюултай байдаг санагдах юм. Шүдэнд чинь бүр ингээд асар их судснууд байдаг. Үхэх хамаагүй би зүгээр л яг One Piece-ийн дүртэй адилхан харагдчихвэл хамаагүй гээд өөрийнхөө биеийг өөрчлөхөөр шийдсэн байна. Хамаг биеэ шивээсээр дүүргэсэн байна. Татуугаар дүүргэсэн байна, пирсингээр дүүргэсэн байна, цоолсон байна, нүдээ бүр ногоо өнгөөр будсан байна. Төсөөлөж үстэй нүдэн дотор шивээс хилгэнэ гэдэг ч үгүй. Яалтаж яана хасаад байна. Нүдэн дотор шивээс хил One Piece-ийн аль дүртэй адилхан харагдахыг хүссэн гэдгийг та бүхэн таасан бол комментс дээр үлдээгээрэй. Bye, have a great time. За дараач нэг хятад өвгөн болохоор байж штэ. Ингээд шууд гараа нэг юмлуу чиглүүлэнгүүт нөгөө юм шатдаг юм супер паверстай гэж ярьж байна. Тэр үний юм гүн бол сайн мэдэхгүй. Хэдүүлээ бичлэгийг үзцгээе. Бичлэг нь хүртэл байна. Тэгэхээр нотлох баримттайгаа байгаа амиг бас үгүйсэх хэцүү болохоор хэдүүлээ бас эхлээ бичлэгийг харж үзье тийм ээ. Одоо ингээд харангууд болохоор ингээд хүмүүс тойроо зогссон нөгөөдөл нь итгэж байгаа шинжгүй зөнөөд байна уу да гэсэн харцтай хараад зогсож байгааг харж ин тэгээд what the fuck? Толгойнхоо хүчээр, гарынхаа хүчээр ингэж чиглүүлсэн юм ингэж шатдаг юм хүчтэй байна гэж байх уу? Нөгөө ийм ани байдаг ш нөгөө нэг шууд ингэж жагаад бам гэдэг юм шууд өгөхөд идэг. Ямар ани бэ гэдэг чинь. Би ийм хүчтэй байсан бол хүмүүсээр жоохон тоолох байхаа. Шууд ингэж шатаж эхлэхгүй байгаа юм чи ингэ те нэг дургуур өгсөн байх юм шүү гараа ингэж чиглүүлж байгаа шууд ингэж бүхслүүн ингэж харуулж байгаа те тэгмүүд ингэ бүхснэ ингэж жоохон халж эхлэе шатаж эхлэе. Яг эндтэй төстэй бас дахиад нэг хамаатных юм хайшин гэх юм бас нэг өвгөн байгаад байгаа. Бас нэг юм шатаж чаддаг. Жижигэн цаасны хэсэг авч жагаад нөгөөдгөө гарандаа байрангууд нөгөөд нь бас ингэ шатаад эхэлждэг. Дараачийн зүйл болохоор бүр яг л аним дээр тохиолддог юм шиг амар нэг сонин зүйл тохиолдсон байна. Юу болсон бэ гэсэн чинь 2002 он заяа бүр намайг төрөөжгүй хахад утасны камер бүр үнэхээр муу quality-тэй байдаг байсан үед Японд нэгэн залуус бичлэг авч ирсэн заяа гадаа. Бичлэг аваад зогсож исэн чинь хажуугаар нэг амар сонирхолтой гай өнгөрдөг. Тэгсэн чинь тэр гайын гарнаас нь гэрэл асч исэн заяа. Хоёр талдаа утас барьсан явж исэн. Тэгээл утасных нь ингээл дэлгэцэн ассан юм биш. Эсвэл зүгээр гэрэлтэж явж исэн бэл хэм мэтлээ. Хоёр дахь удаа дахиад гэрэлтсэн. Бүр амар тод гэрэлтсэн. Нэг юм хүч гарч ирж байгаа юм шигтэй нэг анимын характер шиг. Тэгэнгүүт тэр гай бүр өөрөө ингээд нэг юм гайхсан юу what the fuck гэж юм гайхаж байгаа юм шиг явснаа цаашаа зуцсан. Тэгээд камерамен араас нь хөөгөөд барих гэж оролцсон ч гэсэн цаашаа цухтаад араас нь хөөсөн чинь мань хүн автобусан дайруулад өгцөн. Автобусан дайруулсан л та. Гэтэ хамгийн сонирхолтой нь үхээгүй. Тэгээд дайруулангуудаа шууд зүгээр л
байхгүй болсон. Ингээд дэлхийн ертөнц хөндөй байдаг байсан шүү доош ингээд унтсан юм шиг амар сонирн байдалтайгаар байхгүй болсон. Тэгээд энийг одоо хүртэл тайлбарлаж чаддаггүй юм байлаа. Тэгээд би нэшлэл болохоор dark web-с болсон. Хэрвээ та бүхэн энэ бичлэгийн доор 15,000 лайк цуглуулах юм бол би dark web-с маш аюултай зүйлсийг цуглуулах болно. Ингээд амар хим ярьчингууд амар ам цангаадаа тэгдүүлээ гоё амныхаа цангааг тайлцгаая. Тэгээд зүгээр энгийн могоогүйгээр хитүүлээ моктейл хийж ууцгаая. Бид нэрт манго хэрэгтэй. Манго. Дундуур нь хуваа. Йоо би бүр мангод амар дуртай тгөө. Би баг хүүхдээ манго гэж нэрлэх байгаа. Халуун дулаан бүлэхэн өдрөө дутахгүй ирж байгаа болохоор одоо нэг юм refreshing хүүтэн гоё сэрүүн моктейл бидэрт хэрэгтэй guys. Ингээд мангогоо ингэж аваад мангогоо ийм болгоод мангоноос зүсээд энэ дотроо хийн гэсэн үг. Мангогоо хийчихэд хэдүүлээ сэрийгээр бяцлаад өгнө. Одоо яг natural шүүсийн жоохон гарна гэсэн үг. Мэдээч мөсөө мартчихвахгүй. Лимоны шүүс хэрэгтэй. Би гоё нэг тийм эсэглэн хамтантай амар дуртай болохоор ингэж жоох эсэглэн байх дуртай. Sparkling water хийж болно. Дээрээс нь мангато могого хийн. Йогурттай могоноос жоох хийгээд. За жоох мангоноос нэмчээ. Luffy-ийн special мого моктейл бэлэн боллоо. Oh my god, what? Хааштай. Одоо яг тэр тусмаа амар гадаа халуун болж байгаа үед ийм хийж байгаа юм байна шүү дээ. Нөгөө могогийн желигээс гадна бидний хийсэн жимснүүд яг жимсээрээ байж байгаа шүү дээ. Үнэхээр гоё амттай болж байна. За тэгэхээр ийм амархаг хитгэн орцоор хийгддэг маш гоё амттай мого моктейлээ хийж үзээрэй. Хийж үзчихэд намайг болон мого Mongolia гэдэг чаналыг Instagram дээр таглаарай, story хийгээрэй. Сайн байцсан уу guys, намайг Түмэ гэдэг, энийг Тэмэ гэдэг. Тэгээд би энэ чаналыг үүсгэн байгуулагч буюу ерөнхий продюсер нөхгүй. Тэгээд ингээд энэ залуучуудаар бичлэгээ эдитэлдэг. Энэ надад цалин амар бага өгдөг заа юу. Чи юу хуцаа. Тэгэхээр та бүхэн лайк болон subscribe яг гэдэг юм биш дугойч яг гэдэг. Тэр та бүхэн лайк болон subscribe-д дарах юм бол битүүр илүү их урамжлах гэсэн үг байхгүй юу? Ялангуяа энэ гай урамжснаар илүү их бичлэг хийхгүй бол энэ айгүй ойр залхуураад бичлэг эдитлэхгүй байгаа байхгүй юу? Та нарыг лайк болон subscribe-д дарах юм бол энэ гай илүү их бичлэг хийн, илүү их бичлэг хийх юм бол илүү их бичлэг гарна, илүү их бичлэг гарах юм бол та бүхэн аз жаргалтай гэсэн үг. Хүчиж одоо үсчи яатсан бэ андаа. Монголын төгжрээ энэ салхи мэлхэн чинь болоод өсвөс гачин болчлаа мэдүү. Трагтай Люфигийн хоол өдөр болго хийх гэж бүр нэр. Дийлдэхгүй энэ идэж байгаа юм цадахгүй. За би та нарт гоё араамыг хийж үзүүлээ заяа. Тэгэхээр гэрлээ асан. Дээрцэн үү. Тэгэхээр усаа буцалгах заяа хэвдүүлээ. Манай муураа юу гэдэг нэ. Чи яагаад ууд долгоод байгаа юм бэ? Хай. Санжи нэгээс сарын орнд тэр өөр харагдчих чинь комментер үлдээгээрээ. Яг уустай. Яг санжи уустай. Уул бол раймен ийм амар тийм том ийм тогоон дотор хийдүүлдэг. Тэ надад байгаал яг энэ үнэ. Жижигхэн тогоо ерөөсөй байхгүй. Тэгээд амар хэцүү байна л та нүкс ёо. Заарагийн хоёр өндөг хэрэгтэй. Хаглаац. Тэгээд хүүтэн усан сойзон. Сайн. Нэрээ guys энэ манай шинэ гэрийн түүрийг та нар үзмээр байх юм бол 10,000 лайк цуглуулж шүү заяа. Тэгэх юм бол би та бүхэнд гоё нөгөө өрөөгөө танилцуул. Нөгөө өрөөг маань хинч хараагүй байгаа. 500 мл гэж яах юм. Энэ 500 мл энэ муу юм болов. Хөөш хаагүй чи битгий энэ тор идээдээ хөөе. Хурдан болд юм биш тийм. За энийг хийх юм байна. It smells nice. Булбраахан хөөрхөн бүх шиг өндөг. Би раменыг яг тэр жигтэн бүх ингээд тусдаа ingredients-ийн цуглуулахаас залхуурсан байхгүй. Тэгвэл ийм бэлэн бас юм рамен байдаг юм байна. Гэтэ би энийг сурчлаагүй л дээ. Мах тавилаа. За бидний рамен бэлэн одоо хэдүүлээ Luffy-д амсуулцгаая. За яг One Piece-ийн аниме дээрээ гардаг хоолуудыг би цуглуулсан байгаа заяа. Ястай мах, будаа. Luffy будаа нугаас мэдээж амар дуртай. Энийг би одоо идэх юм бол хүчтэй болно гэдэг гэсэн үг. Доторх нь амар зөв ягаан хөнгөтэй харагдаж байна. Бэлидийн нэг юм дотор юм өдрөөд юу вэ? Надад хүчирж байгаа шүү гэнэ. Раменаас амсцгаая. Ваа! Би нэг тийм амар гомтой гэж үдэг өндөгтэй байдээ. Энэ рамен араас 10 нэг юм гоё гэж бодоагүй. 3000 бусдаад бэлэн болчихсон мөртлөө бүр яг нэг юм ресторан шиг амттай. Би аль хэдийн цадчихлаа. Яна уушлаарай. Би одоо энийг дээш шийдээд амандаа орж үзүүлээ заяа. Luffy-гийн иддэг энэ аврах том мах. Гоё нэртгүй нэ. Яа. Эжинэл өөхөө штэ. What the fuck?
Яаж юм бол надад чи идэж байгаа юм суулна.